За сайн байцгаана уу? Манай сошиал хэрэглэгчид Монголын ард түмэн үзэгчдээ хоёр дахь реакшн хийх гэж байна. Тэгээд яг Монголын ард түмэн сошиал интернет ертөнцид залуучууд нь Instagram-д, нийт олон хүн Facebook-т тэгээд нэг өөрсдөө бас нэг янз бүрээр нийлж байгаа усод X-д байх шиг байна. Тэгээ бүр бидний багчууд бол TikTok дотор бүжиглэж шиг байна. 3 сая 700 мянган монголчууд сошиал дотор баг 10 сая л юм шиг амьдарч байгаа. Тэгээ сошиал бол өдрө болгон биднийг завгүй байлгаж гин, хэрэлдэж гин, уралдаж гин, ойлолдож гин, бие биендээ уянгалж гин, хаарлж гин, янз бүрийн юм болж гин. Тэгээ арт сошиалор юу басныг хэдүүлээ хамтдаа жоохон үзье. За хамгийн түрүүн аюугаа юм болж байгаа. Netflix-ээр Physical Asia гэдэг артын бас нэг developer багийн хүч, хүмүүсийн сэтгэл зүг сайхан харуулсан энэ тэмцээн болж байгаа. Монголоос энд оролцсон байгаа. 8 ус ихэлсэн одоогоор 2 ус хасагдсан байна. 11 сарын 11-нд дараагийн ангиуд нь цацагдана. Манай баг таймчид энд маш сайхан оролцож байгаа. Манай social art түмэн бага аюу сайхан дэмжиж байгаа. Бас хөгжилтэй постууд олныг хийж байгаа. Нэгэн үйл явдал болж өнгөрсөн нь их хурлын даргаыг хусгаач болохыг өнөөгийн засгийн газрын ерөнхий сайд, пользон сайд нь баталсан буюу тэд хардаж байгаагаа тодорхой баримт баталгаануудаар илэрхийлээд түүнийг нь альдахтаа тэмцэх газар болон улсын ерөнхий прокуророос шалгаж байгаа гэсэн мэдээлэл сошиал ертөнцид байсан. Тэгэд үндэслэхүүгээр хөрөнгөч гэсэн зүйл ангиар тус эрүүгээр хүс ялчаар татаж мөрдөн шалгах байгууллагт хөргүүлж одоогоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэхүү ерөнхий сайд бол их хурлын дарга асны одоо асан юм уу хэвээрээ байгаа юм уу? Арт түмэн та бүхэн бидэнд хэлж өгөөрэй. Залуучууд бид бол их гайхаж байгаа. Манай төрийн 2 өндөр, 3 өндөрлөг гэж ярьдаг. Хоёр нь хоорондоо нэлээд удаан үдсэн. Бараг энэ чинь сар гарны үйл явдал болов уу? Тэгээд нэлээд үзэлцээл байгаа. Үндсэн хуулийн энэчс гэж байгууллага үндсэн хуулиа хамгаалаад тэр нэг босгон туяа гэж эмхтэй хөрх байнтай юу болчих доо хаста. Нэг нөхдүүдийн төлөө нэг талдмаа гарч нэлээд үзэж байгаад үндсэн хуульд зүртсэн тангаргаад юртсэн их хурлын гишүүнээр цаллагдаад одоо тэгээд бараг 10 жилийн харих явтай хэрэгжсэн болчихж байгаа юм уу. Тиймэрхүү мэдээлэл явж байгаа. Тэгээд энэний уус ба яг энэ хоёр талын даан гахтаа зэрэгцээд зөвхөн сошиал дэш бидний бүр амьдралд мигэн үйл явдал болсон нь бензин шатгууны хомсдлоос. Тэнийг бүр ганхаж байхгүй бид нар Ласан гэхээр Улаанбаатар хотод бэлтгүү орон нутгуудад AE92 гэдэг бензинтэй бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг бензин маш их хомсдол үсээд маш их очир дарааллаас. Тэгээ өмнөг бол би ингэж гаахцгаан. Түр бензин импортлж оруулж ирдэггүй. Хувийн аж ахуйн нэгжүүд импортлж оруулж ирдэг. За тэгээ түмэн яасан гэхээр хамгийн инээдтэй нь хувийн компаниуд бензиний хомсд ханган нийлүүлэлтээ гүйцэтгэж чадхаа ойлгохлоор төвлөө оруулдаг. Уг нь түр бол импортлагч биш. Яг нь мэдээж түр хүч улсуудтайгаа импортлагч улсуудтайгаа засгийн газрын төвшөнд харилцдаг. Импортлж оруулж ирж байгаа аж ахуйн нэгжүүдэд бодлого болон дэмжлэг үзүүлдэг байх. Гэсэн хэдий ч нөгөө чөлөө зах зээл гэж ярьдаг залуучууд энэ дээр юуч дуураагүй. Уг нь би бас чөлөө зах зээл гэдгийн талд байдаг боловч энэ логикоо ерөөсөө сөхөж ярьдгүү. Төрийг л бензинээр хангасангүй гэж даардаг. Энэ асуудал над эргэлзээ төрүүлсэн. Та нар бас энэ дээр мэрэгэн цэцэн ухаанаа хэлж өгөөрэй. За тэгээ энэтэй улбатаагаар нэг бичлэг гарсан. Нөгөө хөрхи уул уурхайн сайд гэдэг нэг залуу бензин шатхуун зүгээр байгаа. Ирж яваа гэдэг. Тэгсэн чинь нөгөө манай Альберт сошиал чинь мөнх эрдэнэ ах нь уул уурхайн амны гадаа очиод лайв хийсэн. Угаасаа банк лайвддаг. Аюу чанга дутаа орилоо ах байдаг шүү дээ. Тэгээ орилоод явж байгаа. Хамгийн хөгжилтэй болсон энэ лайв дээр. За тэгээд манай нөгөө мөнхөвд нахч амар орилоо. Тэм хүн өөр юу гэдгийг мэддэхгүй. Манай сошиалд байгаа алдартнуудын бас нэлээд дээгүүр орох олонний танд алчгэр дамкаг огцруулъя. Уул уурхайн янаас гинэ. Уул уурхайн эрдэс баярлалын янаас. Сайн байна уу? Сайн байна. Захын өөрх юм. Яа, захын хүн годомж лайвд жоохыг хараад мэддэг гэж байгаа байхгүй. Амар гоё штэ. Тэгээ манийг яах өөрхий захын хүн мэдтэй гэдэг жишээ. Гудамд иргэдтэйгээ байхад төрх иргэд маань хүндлэх юм хитэн дарга нарыг бол маа үсттэй салаач. Хитэн дарга нарыг салаач үстэй гинэ. За тэр ч тийм бах уу. Ахны бацаан гинэ дамкаг. Галчруу гинэ зохиод аммаар. Тэ хоолорхон ам дээр ирж байна. Ер нь одоо ийм болцсон юм шүү. Хуучин цаг хууль шүүх цагдаа хин нэгэн асуудалтай хүн дээр очихлоор ааж бичдэг байсан бол одоо энэ бараач барьс сэтгүүлчдийг эсвэл энэ орилоо фашилчдыг харахаар хүмүүс их ааж хатдаг болсон. Өнөөдөр сонин тийм юм тогтсон байгаа. Хаач гэж байгаа гадрамтгүй. Төөрч явсараа янзчээс очтдیں۔ байна. Сайн байна уу? Энэ машин. Уулуурхайныхаа. Хайнара. За тэгсэн чинь уулуурхайны гадаа сүлийн Y63 хар. Жолооч сууж байгаа. Астмалтан л их. Бас том машин та. Яа зүгээр л агентлагийн даргын машин унж хараа. Энэ хиний машин гэж шууд цаахын тогшоо. Энэ машин.
Энэ Дамкагийн Тэнцэн машин. нөгөөт нь ашигт малтмалын газрын даргын Дөрөв машин шахах юм бол, ааш нар. За ирж гин ингээд үүднээс нь ахуулаад бөө Гэхдээ яг энэ дээр бол бас санал нийлж байна. Нэг талаасаа түрүүн бол аюух өндөр үнэтэй тансаг машинуудыг дарга навт авдаг. Тэр машин арж байгаа нь асуудал биш. Хитэх хүн кянцтгүйгээр их мөнгө үржээвд энэ бол асуудал. Гэхдээ нөгөө талаас нь бас хүмүүс хэлдэг. Нөгөө талаас нь хүмүүс хэлэхдээ энэ дарга нар хөдөө орон нутагт орхон явах хэвээр. Тэгээ баталгаатай аюулгүй сайн машинаар явах хэвээр. Тийм учраас энэ маш сүлийн том сайх машинууд ардаг гэж хэлсэн. Аль палынх нь аргумент нь бол миний бодлоор зөв гэж бодож байгаа. Фактор хүчтэй мөнгөөр үнэтэй ганган тансаг машин аваад дахин зөв гэдэг асуулт байх нь зөв. Нөгөө талдаа тэр хүмүүс ажил хийж байгаа бол ажилласаа хийх тул нэг газраас нөгөө газар руу хөдөө орон нутагт газар дээр нь очиж ажиллах сайн машин хэрэгтэй. Тэгээд аль нь зөв юм баа ард түмэн та нар өөрсдөө шийдэх ёстой. тэгээд эднэрийг хууль сахиулагчд оруулсан. За тэгээ мөнх эрдэнэх яамн дотор орж ирэл ер нь даан байх юм уу? Гараг зэрэг Би ингээ баримт бодлоход яриа явна. Ахын тө Дамкаг дуудаад та. хин рүү чамаа бичээл. Тэгэл хүмүүсийг алгаал саудыг дуудгээл цэргүүдийг ингэж яахгүй. Хэрвээ ингээд би ороод энэ цэрэг рүү нэг тон дуурал шууд бараа ардаа өчүүлээд өсвөлүүлээд хөөгдөх баг. Мөнх эрдэнэ бол одоо хүчтэй болсон байна өө. Иргэний маа мэдээж эзэн иргэн усаа гашдаг гэсэн. Дамкаг гараад ирэх шүү. Ер нь бол яг үнэм хилдээд байна. Эзэн юм маань идэж иргэд нус хаасна гэдэг нь төрийн байгууллагын үүдэнд очиод би асуух хэрэгтэй гэж хэлж байгаа. Энэ бол маш зөв. Яа дүүл энэ төр гэдэг чинь татвар төлөгчдийн одоо мөнгөөр агшиж байгаа. Ард иргэдийн татвар төлөгчдийн төлөө ажиллаж байгаа учраас хин дуртай иргэн хүсвэл төрийн байгууллага руу нэвтрэн орох хэрэгтэй байх ёстой. Тэрэн дээр санал нэг. Асуулт бодлоо. Тэгтээ манай ахын энэ характер нэг биш юм аа. Ингээ орилоо хашгираад Ажлаагүй зааж. хүн амтныг хараагаал эргүүл явах юм. Энэ хараа. Энэ хараа талчгнаад. Яа. Чи яа мэрэгжлийн юм бэ? Хитэн артсан байна. Мөнх эрдэнэ чи. Нэг уцаараа лайв гэдэг нөгөө утсан дээр нөгөө Дамка сайтыг хагаж ирж байгаад үзээд байгаа хэрэг. Нэг мэрэгчлэлтний дуудаж ирэл загнаад байгаа юм. Оо яа. Энэ авгаа мэд. Энэ аваагаар нь дуудаал. Оо яа Дамкаг идэцсэн. Ахын ингээд юу гэдгэндээ асуудалд хандж байгаа үнчүүн зүв боловч өөрийнх нь хандлага байгаа бие авч явж байгаа байдал надл нь нэг биш. Одоо мөнх эрдэнэ гэж хүн Монголд ирэх тахта ганцаараа бусад хүмүүст илүү их янд идэлдэг хүн биш шүү дээ. Хууль, журам, дүрм гэж байгаа бол тэр бүх хэрэгэн даах хэвээр. Ганцхан мөнх эрдэнэ бүх хууль, дүрм, журам дээгүр гიშгдэг хүн байж болохгүй шүү дээ. Таасан хүнээ өөрөөс нь зүсээр авахгүйгээр бичдэг, дарамжилдаг ийм байж болохгүй шүү дээ мөнх эрдэнэхаа. Та жоохон хандлагаа өөрчлөмөр байна мөнх эрдэнэхаа. Таас тэгээд хуульж өчөөд хувийн эрхлүү халбаадаж болохгүй шүү дээ. Та асуудал шийдэх гэж явж байгаа чинь зүв байна. Гэхдээ ингэж ийм хандлагаар ийм бүдүүлэг байж болохгүй. Биднийг аль нэг төрлийн байгууллагын коридорт ороод ингээд орилоо хашгираад лайв хийгээд байвал өчиггүй одоо саатуулна. Мөнх эрдэнэийг саатуулахгүй юм бэ. Нөгөө эргэтгэж хуульч хаана байгаа юм бэ? Дүрм журм нь ямар юм бэ? Яг тэр дүрм журмаа яг эзлэхийн бүхэнд ижихин одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна энэ төрийн тусгаагийн үүдэн зогсож байгаа залуучууд. За ингээд Дамкаг гарч ирэхгүй бол одоо буцаад гараад тойроод алхах чинь байшин гин. Зүхтааж байна. Аштматмын даргын машин цэнхэр дугаар зүгээгүй байна. Шилэн цогоо энийг хил рүү тай. Аштматмын даргын машин гэж өөрөө. За энэ ингээд хөөрхөө араас нь гүйж ирээд ашигт нахтруулын даргын машин явж ирсэн чинь араас нь гүйж ирээд цэнхэр номер зүгээгүй байна гэж хэлж байгаа байхгүй тий. Зүгстэй бол зүгстэй. Энэ бол зөв. Мөнх эрдэнэ ахын бол ингээд асуудлыг олоод олон нийтэд анхаарал өвтүүлээд хийгээд байгаа ажлын бол дэмжиж байна хаа. Зөвөө. Падагтай нэг гоё үлгэр дуурайл болохгүй чигээч. Та маш олон дагагчтай бүх хүн унтж яхад ингээд нарын бүдүүлэг шигтэй юм өөрийгөө одоо та юугаа бодсон юм бэ? Энэ хандлага жоохон өөрчлөөч. Гоё болгосон та гоё хийж болно шүү дээ хаа. Хэлж байгаа асуудал ч юм бол зөвөө. Та нар эрэгтэй ингээд жоох юм зөрчүүл яадгүй мөн орснуудаа. Машин хөрхөө ухарж байгаа байхгүй. Энэ хараа. Замд шатд дарга. Дарга нарын тансаг л хэрээс хөтөрлөө ой. Ашигт малтмал гэдэг нэг хагаан дэлхийн даргын үүрэг гүйцэтгэж байчка. Ийм үнэтэй машин унжээ шүү дээ хараа. Ашигт малтмал энэ чанаас 5 алхмын газар. Иргэдэд бензин олдохгүй байхад 40 50 литрээр диддэг машин. Амар. Шууд машинд нь халдж байгаа бо тогшоол. Өргөө энэ мөж одоо ч одоо сард хэдэн төгрөгөө. Дураараа. Яаж байгаа шүн бар саунд унах гэж байгаа мó.
Манай мөнх эрдэнэ уг нь зөв пихтэй жоохон юу гэж хэлэх юм би ингээ хоёр доод байгаа байхгүй. Ахыг уг нь дэмжмээр байгаа. Тэгтээ нэг тийм одоо нахаалны бүдүүлэг эмнэлэг өрцөхгүй байхад дарга нар нүнтэй жи бунаа шааж ин хар. Ямар дураараа шаат юм бэ та нар. Би санжлыг вэн ахын одоо лайв дээр ардныхан лайк хаа байгаа байхгүй юу. Энд чи юу гэж нэхлээр олон нийт бол асуудлыг нь дэмжиж байгаа юм аа. Магаж тавьж байгаа асуудлыг дэмжиж байгаа юм. Гэхдээ ахаа яг нэг үйл бас аюумхаа үлгэр дуурал үзүүлээд байгаа байхгүй. Чанга хашгаа шүү дээ. Хүн амтанд оромжилж хүн амтанд хавагдаж болохгүйсүү. Та нэг удаа тэр нэг стадионы захирал залуутаа баг лайваар жодчихсон баха санаж гэнэ үү. Нөгөө мөн залуу нь хөрхий бас л мөнх эрдэнэ дээрлж хүсгүйгээд яг над чиг байр зүгтэй. Тэгээд зодолдоод ангоо очсон. Нэг тиймэргүй байгаамаа мөнх эрдэнэ хаа зүгээр. 500 сая машин унжир мгойлгчингууд давраа та нар. Түүнээс ерөнхийдөө том утгаараа таны диффьюзерд байгаа агуулгууд зөв. Энэ опо Таарч хөгөөд харьсан шүү дээ. Тэр стадионы залуутад зодолдоод марзан юм болж байгаа хгүй. Тэр залуу дээр бол бүр муухай нахаалны байсан. Атмашиг ороод. Лайв хийж байгаа шүслээ өөр айцгаа сая. Сая энэ бичлэгэн дээр шонцлоо шахаа. тэрвэрлж чадахгүй гуйлах чи энэ тамхины иш ингээ хуруугаараа чичлээд үүдэндээ тамхины иш хайсан гэдэг өөрөө тэгжсэн өөрөө та бич лайв дээр шийсэн ачиж байгаа байхгүй юу. Хараа. Та нэг өндрөөс гэж гуталтайх гонгосон өгнүүд ёо. Яадаг вэ? Ямар юмнийх дарга. Өвөл өндрөөс гэдэг гутлаг мэс шааж. Хүн одоо юу өмсөж яаж ажиллаж явах танаар заалах гэсэн. Хүнийг өмсөн дүүснээс ингээ чичлээд байх чинь. Та асуудал дээрээ байж та ингээд хүмүүс рүү халдаад байхаа болноор шүү дээ хаа. Эмхтөө нэг ичиж зүгтвчих нь ингээд араас нь хөөгд лайвдаад хүсээгүй байхад нь ингэж болохгүй байхгүй. Пистанер эрүүл мэндийн шаардлага хангахгүй зайлах хэрэгтэй зайл. Дураараа шааж байгаа. Сави хатх гарч. Энэ ингээд дайнатаа уулз чадахгүй болохоор даасгийн тойр алхаж байгаа. Тэгснэлгийн бүр кило тавьсны хараа аим шиг нэг өшөглөө хиний аимс баг нэ. Хиний мэцглаа хийж өгнө. Тэгээ манайс ирээд яасан аимс хий очир цайсныг мэдэхгүй байж ямар утгаар ингэж хэлээд байгаа юм болоо. Тойроод тий. Их буцрын юм байна. Буцрын юм байна гинэ. Тэр кондом байна гинэ. Тэр кондом харагдчих шүү дээ. Юу өстө байлаар гоо. Хань хосос кондом заагаад. Кондом байна. Яа. Яа. Тоочнууд юм яана. Үүдэн дээр нь битүү кондом тамхины иш. Яа энэ яамыг үүдэн дээр нь битүү кондом тамхины иш гинэ. Ах. Мохоо монголчууд бас ингэдэг гадаад хаалцсан хогоо хайдаг те. хаалттай байна. Гаха ийм үзүүлээ яваад харсан залуучууд ингэж болд юм байна гэж бодож штэ. Гэхдээ мөн хэрднийхаа бас асуудлыг та ултай сүртэй лайвд мар байхгүй. Биеллээ штэ. Уул зурхаан яна импортлт юм уу? Тасын газрын түвшинд код мод юм тохирдог хоёрын компанитай дэмжлэг үзүүлдэг асуудал байдаг баг. Тэр асуудлыг нь бүрэн утгаар нь гаргаж ирж ярил л та. Үнэхээр Петрович компани, тэр Шунхлаа компани, тэр Сод Монгол өсөө хэм бэлээ компаниуд бензин оруулж ирэхэд төр хүн цухтлаараа асуудал үүсгэж байгаа мó. Тэ энэ дано буруутай мó. Гэтэл компаниуд өөрсдөө бас ард иргэдэд бензинтэй байх асуудлаар хайрагдаад байгаа юм. Хэрвээ ингээ компаниуд ус төржөөд үнэхээр энэ төв засаг нь хоёрт чи хараад хоёр өдөрсө байлцсан энэ асуудал дээр бензиний хонцлол албаар үүсгэсэн байвал яах юм бэ? Тэгэх юм бол энэ компаниудаас ярих хэрэгтэй асуудал байна. Тэгэхээр аливаа асуудал ингээ зөвхөн нэг талаас нь дайрдаг биш олон талаас нь хардаг байгаа ч юм хэрдэнэхаа. Тэгээ манай лайв дээр та битээ уурлаарай. Таныг бол ингээд ерөөдөө динжиж энийг хийж байгаа шүү. Хаа танд бас болохгүй юм даа. Тэр чинь бид нэр хэлээд үгүй. Гэхдээ нанаа ингээд царайгаа гаргаад шууд хэлчихвэл та айгуул ирээ зодчих واخ. Яг зодохдоо хоёлаас үзнэ заяа. Шахахгүй. Тэгтээ тань шиг би ингээд офн таньж болохыг хүсдэггүй болохоор би маск дээр агс нээж байгаа шүү хаа. Тэрийг ойлгоорой.